За саяхан хэд хоногийн өмнө энэтхэгт нэлээд том онгоцны осол болсон. Ер нь бол телевиз, сошиал, сайтууд хаасайгүй нэлээ бужигнжийн. Саяхан 6 сарын 12-нд энэтхэгийн Ахмедабад гэдэг хотоос Лондон хүрч явсан Air India компани Boeing 787-8 Dreamliner гэдэг онгоц бол дөнгөж хөөрөөд 1.5 км-ийн зайд бол осолцсон. Тэгээ нийт 242 хүн байсан. 241 нь бол амь өргөцсөн, маш их хүн амь өргөцсөн. Тэгээд нэг хүн амьд гарсан. Тэр амьд гарсан хүний талаар бол удахгүй ярий. Эхлээд үндсэн ослогоо талаар ярий. Осол яг камерт буусан ерөөдөө 2 бичлэг байгаа юм. За эхнийх нь болохоор энэ байна. Энэ болохоор онгоц хөөсөн газартай ойрхон нэг юм гадаах хамгаалтын камерт өргөцсөн бичлэг. Яг одоо хэдүүлээ үздэцгээе. За хөөрлөө. За яг энэ хавцаанаас бол онгоц хүчээ алдаад буцаад доошо урууцсан харж байгаа баг хөөрөөд нэг 30 секунд болсон юм уу гэмээр те. Тэгээд шууд буцаад ингээд онгоц хүчээ алдаад унсан. Харж авах нэлээд том гал гарцсан. За нөгөө бичлэг нь болохоор арай тоо. Тэгээд энэ бичлэг дээрээс нэлээд олон одоо сижүүр яагаад энэ онгоц олсон талаар бол хариултууд гарч ирнэ. За харж байгаа нэлээд богинохон тэгээд яг ослын үеэрх бол авсан бичлэг байна. За тэгээ онгоц ослохдоо бол зүгээр газар ослтоогүй ангаахын сургууль дээр бол онгоц ослтсон байгаа. Загварын бичлэгийг харуулъя. Харж байгаа. BJ ангаахын коллежийн дээр бол ослтсон байгаа. Тэгээ дөнгөж сая цагийн өмнөх BBC-ийн мэдээллээр нас барагчдын тоо бол 270 гэхлээр 240 гэхлээр нэг 30 гаруй хүн ер нь бол онгоцонд яг зорчигчдоос гадна нас барсан гэсэн үг. Яг тухайн одоо байранд байсан оюутнууд. Яг өдрийн 1:39-ийн үед зөвхөн оюутнууд биш одоо гэр бүл, хамаатан саднууд, багш нар холдоод ер нь нэлээд олон хүн цайгаа ууж исэн байна. Тэгэл ер нь бол том онгоц ороод ирсэн. Тэгээ одоо хүртэл бүр яг эцсийн байдлаар нас барсан гэмтсэн хүмүүсийн тоо бол гараагүй байгаа. Тэрхүү сургуулийн цайны газрыг бид нар харж байна. Өмнө нь бол ийм олон хүн буужгинсан сайхан хоол идэх газар байсан. Тэгээ ослын дараа бол ер нь бол ийм болсон. Тэгээ зургнууд харж байгаа нэлээ шууд ингээд байрал руу орсон онгоцны хэсэг байна. Энэ бүхэн бол яг тэр шатсан үеэс бол хойших зургнууд харж байгаа. Энэ бол бүр ингээд утаатайгаа харж байгаа онгоцны хэсгүүд шууд ингээд байрал руу орцсон. Яа зүгээр хүний нэг хэсгийг зүгээр ингээд түлхэлсэн нэг биений хэсгийг зүгээр зөөгөө явж шít хүмүүс. За тэгээ хүмүүс бол ерөөдөө гайхаж гисэн. Яагаад онгоц ер нь ингээд осолцож байгаа? Яг гол шалтгаан нь юу вэ гэсэн асуултыг бол хүн бүр тавьж ирсэн. Тэгээд иймэрхүү сувгууд байд юм бэлээ. Одоо энэ чинь Ахмад Стив гэл яг мэргэжлийн нисгэгч хүн байгаа байхгүй юу? Өөрөө 600-700 мянган сабскрайбтай. Тэгээд ерөнхийдөө бичлгүүдийг хараад, дүрсүүдийг хараад өөрийн магадлалуудаа гаргасан байгаа. Магадлалууд бол хид хид магадлал байсан. Түлшний асуудал, далавчны асуудал, хөдөлгүүрийн асуудал. Тэгээд энэ мэргэжлийн хүмүүс чинь бас арай өөр юм билээ шүү. Бичлэгийг хараад одоо сонсоод манай мэдээллүүдийг хараад юу гэж бодсон бэ гэхээр яг энэ доотлын онгоцноос доотлын нэг жижигхэн синс шиг энийг харцыг байгаад энэ нь болохоор юу вэ гэхээр RAT гэдэг синс юм байлээ. RAT гэдэг нь бол Ram Air Turbine гэдэг үгнээс гаралтай. Яг одоо хажууд нь гарч байгаа энэ жижигхэн синс одоо доороос гарч ирдэг. Энийг хэлдэг. Тэгээд энэ RAT гэдэг энэ жижигхэн синсийг ямар үед гаргадаг вэ гэхээр тог болон hydraulic гэхээр гидрийн дутагдaltaй үед бол энэ синсийг гаргадаг гэж байгаа. Тэгээд энэ Ахмад Стив болон ер нь бусад хүмүүсийн бичлэгийг нэлээд үзсэн. Тэгээд энэ хүмүүсийн хаар бол арай магадлал өндөртэй. Тэгээд одоо бүх зүйл эцсийн байдлаар шийдэгдэг байгаа. Арай магадлал өндөртэй нь бол ерөөхдөө хөдөлгүүрийн талаас болж бол энэ осол гарсан гэж бол үзэж байгаа юм билэ. Тэгээд зорчигчдын иймэрхүү селфи харахаар ер нь бол сэтгэл өвдмөр, эвгүй ингээл гэр бүлээрээ ингээд яана гоё одоо ингээд түлээ Лондон явлаа гэж үр хүүхдэд дагуулаад ингээл явж байгаа л
Тэгэл онгоцон сүрч. Ер нь бол эвгүй. Тэгээ онгоцны яг компани ажилчдын 12 хүний бүрэлдэхүүнтэй хүний бичлэг бол яваад байсан. Харж байгаа. Эвгүй. Тэгээд хүний амьдрал гэж өөрчлөж хэлэхэд ямар хэцүү байгааг харж байгаа. Өнөөдөр яаж явж байгаа хүн маргааш яаж одоо хүний амьдрал оронгороо эргэж болно гэдгийн жишээ нь бол энэ байна. Энэ Акаш Ватса гэдэг зорчигч энэ гэхдээ өмнөх өөр нислэгний зорчигчтэй яг ижилхэн онгоцны зорчигч бол X дээр ийм бичлэг тавьсан юм байна. Бичлэг тавихтаа бол энэ Air India-гийн онгоцных нь юмнууд нь юу ч ажиллахгүй байна гэсэн гомдолтой ийм story маягийн бичлэг оруулсан байгаа. Одоо харцгаая. Using these magazines, AC is not working at all. And as usual, air condition ажиллахгүй байна, дэлгэсэн ажиллахгүй байна. Here TV screens are also not working. If I talk about this light, it is also not working. За ер нь нэлээд дээр үеийн одоо нөө хэрэглэнээс гарцсан шахуу онгоц байсан. Юун ч ажиллахгүй. If I press this cabin crew button, it's not working either. Nothing is working. Nothing. Тэгээд яг энэ бичлэг постлогдвол ер нь хитгэн цагийн дараа бидний ярьж байгаа тэр онгоц сүрсэн байгаа. Энэ хүн бол нэлээд азтай хүн байна. Өмнөх нислэг дээр нь одоо яг гомдлоод явж исэн байна. Тэгэл яг дараагийн нислэг нь ингээд сүрч гэж тэ. Тэгээд азтай гиснээс азтай гэж хэлэхэд багтахаар азтай нэг хүн байсан. Тэр л болохоор юу вэ гэхээр 242 зорчигчийн нэг хүн амьд гарсан байгаа. Тэгээ амьд гарахтаа өөрөө онгоцноос гараад ингээ зүгээр алхаад явцсан. Тэгээд би энэ бичлэгийг анхаарал ер нь бол худлаа гэж бодсон. Ер нь бол энэ бол боломжгүй. Ийм амар том ослоос хүн ингээ зүгээр онгоцноос гараад эндэргүү алхаад явна гэж юу яриад байгаа юм бэ те. Зүгээр сенсац гэж бодсон. Тэгээ ер нь бол нэлээд шалгаж үзэхэд бол 100% үнэн мэдээлэл юм бэлээ. За бичлэгийг хэдүүлээ харъя. Харж байгаа энэ бол зүгээр гайхамшиг. Онгоцны ослоос ингэж зүгээр ингэж алхаад явна гэдэг бол энэ бол энгийн хүн ингэж хийхэргүй. Өнөөдрийн бичлэг хужирт байгалийн нэрдэс дуртай хамтарч байна. Монголд байхдаа би жим сакс тоглосны дараа хужирт ус суух дуртай байсан. Тэгээд хужирт устай хамтрах болсондоо айгүй баяртай байгаа. Хужирт байгалийн нэрдэс тусны үйлдвэр нь Улаанбаатар хотоос 390 км-ийн алсад орших Өвөр хангай аймгийн хужирт суманд үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд энэ хужирт сумын ойролцоо хөрсний бүтэц байгалийн одоо тэр тогтоц ус одоо аршаан нь хүний биед аюул сайн гэдэг ер нь бол бүр дээр үеэс эрдэмт ирээд бол баталсан байдаг. Тэгээ бүр 1939 оноос тэрхүү газрыг дээдлээд хужирт аршаан сувлал байгуулагдаад аялал жуулчлал ер нь хүмүүсийн эмчилгээ хийдэг аюул тийм чухал газар болсон. Тэгээ бидний гар дээр ирж байгаа хужирт ус яг хужирт сумын бүр гүнээс нь шууд одоо агаар нэвтрүүлэхгүй чанартай савлгаагаар дэлгүүрт бол ирж байгаа. Байгалийн эрдэс тусыг яг эрдэстэйгээр байгалаар нь яг ингэж одоо хэрэглэгчдийн гарт хүрдгээр онцлогтой. Тэгэхээр яг тэр усны доторх одоо тэр байгалийнх нь одоо кальц, магний, натрий, фтор, төмөр зэрэг элементүүд нь яг зохистой хэмжээгээр байгаа учраас хүний биед бол аюул сайн байгаа. Тэгэхээр та хужирт усыг тогтмол хэрэглэснээр хотод эзний үйл ажиллагаа сайжирна, хоолны шингэц сайжирна, цайрын йод агуулдаг учраас нойр булчирхай, чихрийн шижинтэй өвчтөй хүмүүст бол бүр тохиромжтой. Хордлого болон шарталт тайлна, кальцийн ион зохистой хэмжээгээр агуулдаг учраас ясны сэргэлтээс хамгаална, зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ, даралт тэнцвэржүүлнэ гэх мэт нэлээд олон эрүүл мэндийн давуу талтай байгаа. Тэгээ тийм учраас та бүхэн хужирт усыг тогтмол хэрэглээрэй гэж уриалж байна. Над бас хужирт ус овоо ихээр ирж байгаа. Бараг хамгийн хол зам туулсан хужирт ус болох бах. За тэгээ бичлэгтээ эргээд орцгоё. Өчигдөр Icon цэгийн мендэр мэдээлэл гарсан. Энтхийн онгоцны ослоос ганцхан зорчигч хэрхэн амьд үлдсэнийг мэргэжлэнүү тайлбарлаж байна. Их Британий иргэн 40 настай Vishwav Kumar Ramesh
ганцаараа амьд үлдсэн маш ховор тохиол тооцогдож байна. Бидээ бага хэмжээний гэмтэл авсан түүнд хэрхэн амьд үлдсэнийг нисхийн аюулгүй байдлын мэдээлэлнүүд тайлбарлажээ. Нислэгийн ослын мөрдөгч асан тооны кабель суглааны аздан болсонтой адил гэж дүнсэн байна. Гарахчгүй бах. Түүний амьд үлдсэн гол шалтгаан нь суудлын байрлалтай холбоотой гэж тайлбарласан байна. Ramesh нь Boeing 787 гарын хөлгийн урд хэсгийн ослын гарцны дэргэд байрладаг 11А дугаартай суудал суусан байна. Яг одоо бид нар 11А-г харж байна. Одоо энэ ослын хаалга энэ байлаа гэж бодоход яг наан ингээ байрлсан ослын хаалгатай ойрхон. Тэгээд энэ суудал далавчны хайрцаг гэдэг онгоцны их биеийн хамгийн бат бөх хэсгүүдийн нэгний ойролцоо байрладаг байжээ. Түрүүний нисгэгч Стив бас тэгж ярьж ирсэн. Яг энэ онгоцны яг энэ хавцаа айгүй бат бөх хэсэг нь байд юм шиг байгаа. Яг нөгөө газар одоо илэг хэсгэн гэсэн үг шүү дээ. Онгоц хөөснөөс хойш 30 секундын дараа барилга мөрөхөд Ramesh өөрийгөө үхсэн гэж бодсноо ярьсан. Гэвч амьд байгаагаа мэдээд суудлын бүсээ тайлж онгоцны задарсан хэсгээр мөлхөн гарчээ. Энэ хэсэг нээгцэн ослын хаалга эсвэл их биеийн задарсан хэсэг байсан хэсэг нь тодорхойгүй байна. Барилга мөрөх үеэр онгоцны хамар нэлээд өндөр байрлал байсан. Үүний үр дүнд ослын хаалганы ойролцоо хэсэг задарсан энэ залуу ноцтой гэмтэл авалгүйгээр гарах боломж олгосон байх магадaltaй. Зүгээр л азтай гоох, амар азтай гоох те. Ослын хаалганы ойролцоо суудал урдаа илүү зайтай байдаг нь бусад зорчигчдоос илүү хурдан онгоцноос гарах боломжийг олгосон. Илүү бат бих бүтцтэй газар нь байсан болохоор мөргөлтийн хүчийг нь аюул сулруулсан. Greenwich их сургуулийн галын аюулгүй байдлын мэргэжлийн профессор Эд Галия дүүрэн шатхуунтай онгоц барилга байгууламж мөрөхөд амьд үлдэн гэдэг бараг боломжгүй. Яагаад гэвэл тэр их шатхуун яаж дэлбэрсний хэдүүлээ сая бичлэн дээрээс харсан тийм үү. Дөнгөж гарцсан байгаа учраас ямар шатхуун шатж амжаагүй байгаа. Тэгээд ер нь бол дүүрэн одоо банктай л одоо шатчин гэсэн үг шүү дээ. Тэр азтай байсан гол шалтгаан нь нэгт зохилтын нөлөөнд ороогүй. Хоёрт хүнд бэртэл аваагүй. Хүнд бэртэл авсан маа шууд ухаан алдаа тэгэл ер нь бол хэцүү. Гуравт ослын 2 дугаар хаалганы дэргэд суусанд оршиж байна гэж. Тэгээ Галия өмнөх судалгаагаараа онгоцны бага хэмжээний ослын үед ослын хаалганд хамгийн ойр 5 гигнэнд суусан зорчигчид эрсдэлгүй үлдэх магадлал өндөр байдгийг тогтоож байж. Ер нь бас мэдмээр юм биш үү? Юмыг яаж мэдэх вэ? Тэгээ би бас гайхдаг байсан байхгүй ингээд энд ингээд онгоц монгоцоор ийш явхлаар хүмүүс ингээд хөөрхлөөр эсвэл ингээд буухт ингээд алгаад ашдаг. Амжилттай хөөрлөө буулаа гэд. Тэгээ ингээд тухайд бол нэг ойлгодгүй байсан. Сүртэн шин онгоцсон яавал гэж боддог байсан. Ер нь энэ мэдээллийг хараад бол намайг нилээ. Ер нь ихцүүл бодоход бол хүргэсэн. Тэгээ судлаач өөрөө тэр онгоцоор нисэх бүртээ энэ хэсэгт суудлаа авахыг хичээдэг гинэ. Окей. Мэдмээр юм биш үү? Нөгөө суудлаа сайтн дээр сонгоод байдсан шүү дээ. Хаалганы ер нь хаалгатай ойролцоо хэрвээ тэр хэдхэн секундын дотор гараагүй бол дэлбэртээс аврагдах боломжгүй байсан гэж хэлжээ. Ер нь өөрөө ч бас нэлээд сэргэлэн л залуул байна л да. Ер нь бол барагтай хүн тэр том шокноос шууд эн чинь нэг дустаас гээл гал гараал утаа гараал ингээл хүмүүс ойролдоол явчихж байгаа шүү дээ. Тэр дундаас гялс хурдан реакцаараа ингэж гарна гэдэг бол бас хүн болгоны хурдан хийх зүйл биш л дээ. Монголоо худалдаж сүрүүлж идэж ууж хандггүй хулгайчууд ингээд нисээд өгдөггүй юм бах та. Ай жижигээ бүр умарцсан онгоцод уун идэн ахсан тавин цэцгийн зүгээс өгзөг баацсан шигэ. Тэнгэртэй хулгайчууд та нартай багаараа тэнгэр нисхийг хүсэн өрөө. Манай 126 нисээд хэн үлдэх вэ? Гял хариу. Боинг маш муу онгоц гэсэн байна. Өөрийнх нь тасалбар нь ил болсон. Өөрийнх нь одоо яг бэрсэн дараах зурагтай те 11А суудал гэж байгаа байхгүй. Тэгээд 11А суудал гэснээс өөр нэг сонирхолтой мэдээлэл гарч ирсэн. 1998 онд Таиландын онгоц одоо осолдоод амьд гарч исэн одоо Таиландын иргэн яг 11А дээр бас сууж исэн. Сонь тохиолдолд 98 оны 12 сард Таиланд дуучин жүжигчин одоо энэ залуу хойд 101 хүн нас барж исэн. Тэгээ амьд үлдэхсдийн нэг байсан. Тэгээ сая нэг хүн амьд гарахад бол ганцаараа амьд гарсан хүн надад илтгэн суудал сууж исэн байна гэж бол битсэн байгаа. Бүх одоо хүмүүст бол эмэглэл илэрхийлж байна гэж сошиал дээр битсэн юм уу те. Одоо ч энэ суудал хамгийн үүнтэй алтан суудал болох нь даа гинэ. Одоо энэ суудал олдохгүй л те. Ер нь бол те хүмүүс гялц хэлчих байхгүй үед амьд гарч ирсэн зураг нь байна. Everything happened in front of my eyes. I don't know how I survived. After the takeoff, within a minute, it felt like the plane came to a standstill for 5 to 10 seconds. The green and white cabin lights turned on in the flight. Green or white. I could feel engine thrust increasing to go up, but it crashed with speed into the building. I don't know about the other part of the plane, but where I landed was on the ground. I could see that there was space outside the aircraft. So when my door broke, I tried to escape through a little space, and I did. I don't know how I managed to escape. It was in front of my eyes that the air hostess and
нүх хараал, завсар хараал, тэгэл тэр цэцэр гараал, тэгэл амьд гарсан л юм байна л да. Яалчгүй л хувьтай л хүн байж ер нь бол. Тий ч онгоцны ослоос зүгээр ингээ гараад явчихдаг юм аа гинэ. Түлэгдэл мүлэгдэлт бол гайгүй байгаа хэдүүлээ харж гин түлэгдэл оюун ухаан тэгээд бүх юмд бүрэн те бро нэг л худлааж үсчин шиг санагдаад байгаа юм да. Хүн болгоо яагаад шууд итгээд байгаа юм бол доо гэж бас мэдээж итгэхгүй байх нь бол аргагүй юм зүгээр л ингээд алхаад гараад ирнэ гэдэг бол гэтээ яалч билет бүх юм зураг нь байгаа юм чаа. Би ямар суудлын дээр суусан байсан үнэхээр явах цаг болвол тэгэл чиний цаг л гэсэн үг гинэ. Ер нь 11А суудлыг л ярьсан хүмүүс аяих байна. Коммент дээр бол 11 Б амна арай хямдхан гинэ. 11А одоо хямдхан суудлынхаа болсон гинэ. Бизнес класс шиг л мөтөл болчих болох байх л та одоо. Ер нь бол нэлээд олон ярьцлагууд нь явж гинөө. Emergency door is broken. Yeah. My seat is broken. Yeah. I'm not jumping. Okay. I just walk out in it. Okay. I can't explain. It's miracle everything. Vishwash Kumar Ramesh said he was in window seat alone. За энэ судлал нь хараа яг л хаалганы хажууд юм шүү дээ. Дөнгөж амьд гарсан хүний 50 байлгаач гэсэн хүмүүс аяих байна. Энд дээр байхад нь энэ тэндээс бага сурвалжсан ирээл юм асуулаар бас хэцүү байх л та. Гөв дээр бас мэдээлэл гарсан юм биш үү? Юу болж өнгөрсөн бэ гэд хөдөлгүүрийн саатал шувуу мөргсөн байж болцгүй. Шувуу мөргснөөс болж бас нэлээд асуудал гард юм шиг байгаа тий. Онгоцны далавч бүрэн дэлгдээгүй байж болцшгүй. Тэгээд энэ гураас бол ер нь хөдөлгүүрийн саатлыг л нэлээд магадлал өндөртэй гэдэг байгаа. Гэхдээ ямар ч юу болох нь харцгаая. Тэгээд Монголын нисэх буудлууд ч гэсэн нэлээд сурамжтай зүйл битсэн хүмүүс бэлээ. Манайхан нисэх буудлаа тойруулан сууршлын бүс байгуулдаг, хог, сэг, зэм эсвэл жимсний мод тайрдаг. Энэ шувуу ихт сууглах нөхцөл үүсгдэг. Ялангуяа хөөрч буух зурсны дагуу элдв байрлал байгууламж барихыг хориглодог шүү. Энэ онгоц хэрвээ байшин барилга байгаагүй бол ослын буулт хөөрч буух зурсны дагуу үлдээд буучих боломжтой байсан. Манайхан сургамж авч аргагүйдсэн ослын бүүлд үлдэх талбай нисэх буудалтай үлдээгээрээ. Америкт хөөрч байх үед 2 хөдөлгүүрт нь шувуу орж онгоц хаацсан гол аргагүйдж ослын буулт үлдэж хүмүүс амьд гарсан штэ гэж байна. Энтгийн 169 дийлхэн энтгэл байсан. Британи 53, Португалийн 7, Канадын 1 иргэн явж исэн юм байна. Зэд нэг юм ямар ч харамслал зүйл болсон. Тэгээд цаашдаа юу болох нь мэдээллүүд ингээ баг багаар гараад эхлэх байх. Тэгээд та ичсэн эртөө бүртгүүлээд бүгдээрээ лайк даахаа битгий мартаарай. Тэгээд дараа имчилгээр уулзлаа. Түр баяртай guys.